Hey, сайн бацгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Яла цэгийн сайтын ээлжид ярилцлагын зочноор Эртүр Remember номын зохиогч, ютубер, дөрвөн төмс контентын нэг төмөс хулын хичээг орж оролцсон байна. Өдрийн мэнд. Өдрийн мэнд хурж оролцуулж байгаад баярлалаа. Баярлалаа. За та бүхэн нэгэн зүйлийг хэлэхэд манай хулын хичээг ютубер хийдэг. Яг энэ доор YouTube channel-ийн бичлэгийг гаргасан байх болно. Subscribe хийгээрэй. Subscribe хийгээрэй. Бас манай Яла цэгийн сайт YouTube үзэгчнээс subscribe хийгээрэй. Амар сүлт хэлтэйгээ баяр хэлсэн. За ингээд дөрвөн төмс бичлэг маань залуучуудад болцооны тухай болон эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хайр дурлалын асуудлын тухай ярилцдаг. Энд ч бас видеонуудыг нь оруулж гисэн байх болно. Тэгэхээр тэрхүү контент нь ер нь бол залуу үеийнхэн зориулагддаг тийм ээ. Тэгэхээр Яла цэгийн сайдлахаар ганц өсвөр насныхан зориулсан контент байгаа. Тэгэхээр өсвөр насны үеэрхлийн тухай, хайр дурлалын тухай юу гэж бодож байна? Юу гэж бодох втэ даваад туулаад өнгөрчихсөн учраас. Гэхдээ ер нь өсвөр наснд хайр дурлалыг нөгөө анхны мэдрэмж нь анхны туршлага нь ямар байснаасаа бас 20 гараад 30 гараад яг ямар хайр дурлалтай байх нь бас хамаардаг юм шиг санагддаг шүү дээ ер нь бол. Одоо яг би бол өсвөр насныхаа үед байгаа гэхэд хайр дурлалын асуудалтай байгаа байхгүй юу? Хэдтэй гэлээ? 16 таа. Би 27 таа. Тэрийн хооронд 11 жилийн туршлагын зөрүү байгаа юм байна. Би бас судалгаа байгаа. Одоо жишээ нь амар хэмзээр хүлээж аваад байна. Тэгээд тулгарч байгаа асуудлуудыг айгүй хэмзээр хүлээж аваад шууд Чи юу нөгөө гуниглал хоёлаа. Тэгэхээр яг одоо хүлээж авах байдал дээр эмзгээр хүлээж авахгүй ч юм уу ямар нэг байдлаар дараа нь бодохоор амар easy байсан байгаа байхгүй юу. Тэгэхээр сэтгэл зүйн байдлыг яаж зохицуулаад шийдвэрлэвэл зүгээр вэ? Яг хөө тэр чинь нөгөө нэг аль альны хувьд анхных байгаа учраас тэр чинь нөгөө хамгийн анхны тэгээд ингэж нөгөө одоо өмнө нь үзээгүй юм байгаа болохоор мэдээч тэ яаж тэрнтэй очроо олохоо мэдэхгүй байгаа учраас тэгэл тэр банд нэг онцгой зан гарсгүй бол чи одоо ингээд нөгөө сэтгэл emotionally амар юм гарч ирэхэр чинь тэрийг тэгэж амар сонноор хүлээж авах нь бол аргагүй шүү дээ. Тэгээд сүултээ сонноор хүлээж авахаа болно гэдэг чинь нэг тийм туршлагатай болцохоор л энэ зүгээрээ эрэгтэй хүн угаасаа ингэт юм бэлээ, эмэгтэй хүн угаасаа ингэт юм бэлээ гэхээрэл болно гэхээс биш. Анхны удаа дээр шууд амар туршлагатай. Ерөөсөө хүнтэй өрхөж үзээгүй байснаа нөгөө банд нь жоохон сонирн байнгут. Ингэчлээд ингэж байна гэж байхгүй шүү. Тэгэхээр тэгэл угаасаа тийм амар догтлолтой амар ингээл сандраал нөгөө зүрх бүлэглэл ингээл амар айж маягаал ингээл дээдэг шүү. Тэр чинь л өсвөр насны үерхлийн хамгийн гоё юм биш үү. Тэгэхээр миний бодлоор бол сандраал амар эмзэглээл явж л ах хэвээр. Тэрнээс сүүлдээ тэгээ 20 гарсны дараа сандармаар байсан ч сандрахаа болчдөг байхгүй юу? Тэгэхээр чи амар өөдгөө. Тэгвэл манайхаа энэ насн дээр сайн сандраад, сайн ямараа, сайн гуниглаа, сайн жаргалтай байгаад авцгаая. Тэгээд авах хэрэгтэй. Таны хувьд яг одоо харж байхад өсвөр наснда яг ямар үерхлүүдийг хийж байв? Одоо үерхлүүдээ бодоход за би нэг тэгцэндээ энэ бас гоё юмсан да гэж бодож байсан тийм дурсамж юу вэ? Айгүйх байгаа, амар их байгаа. Одоо зүсэн зүйлийн л үрхэл байсан гэх юм уу да 10 жилд ч юм бол ингээл айгүй хөөрхөн ангийнхаа хөвгүүдийг хараад нөгөө ангийнхаа хөвгүүдийг хараад тэгэл зүгээр ингээ хараад шохоорхоод ингээ зүгээр тэр хүнийг сайн мэддэгтэй ч зүгээр ингээ баг гадна талыг харж байгаа л эсвэл бус хүмүүсийн яриагаар ингээ нөгөө манайгийн охтод тэр айгүй хөөрхөн тэр айгүй тийм гэл тэгэнгүүт нөгөө сонсоод чихээрээ эсвэл нүдэрээ дурлцдаг штэ ингээ зүрхээрээ биш тиймэрхүү дурлалууд үерхлүүд байсан. Миний хувьд нэг захих юм гэх юм бол ангийнхаа хүүхдүүдтэй нэг их үерхэд ашигт юм дээ. За яг ангийнхаа нэг хүүхдтэй үерхэж болно. Хоёроос илүү ангийнхаа хүүхдтэй үерхэж бол тийм байх шүү гэж хэлмээр байна. Би нэг ангийнхаа 2 3 хүүхдтэй үерхэжсэн. Гэхдээ айгүй олон жилийн зайтай л да 5 дугаар ангиас 10 дугаар анги хүртэл ч юм уу. Тэгэхээр жоохон дими. Тэгээд өөрчөөд юу гэдэг юм. Оржсэн тийм амар яахгүйгээр 10 жилийн үерхэлгээ санаад бодонгууд ингээд амар стол чиний сайн хэлснээр амар санаа зовсон, айсан тэгэл нэг хүмүүс ингээ үерхэж байгаа гэж ингээ мэдээд байдаг ингээд бид хоёр үерхэд байдаг. Тэгсэн мөртлөө ингээд ямар ч харилцаа ерөөсөө байхгүй ингээд энэ хаалга амар дуурдаг байхгүй юу? Одоо энэ хаагдахтай амар дуурна. Тэрийг нь дуурхатчаад байлээ. Тэгээд үгүйсэрийг хийгээд оруулсан да. Тэгэл өтгөө нэг тийм амар санаа зовж ичээд авахгүй яг гоё мэдрэмжээр илэрхийлэл. Өсвөр насныхаа үедээ 10 жил дээр үерхсэн бол ангидаа нэг үерхээ цааш зогсоо. Шууд хай. 2 3 гэж байхгүй шууд хай.
Нэг л авах хангалттай. Тий өөр анги бол болно. Би амар мэддэггүй шиг ёо гэж. Анхны хайрын тухай юу гэж бодож байна? Юу гэж бодож чинь юу аах вэ? Анхны хайрсны юу яг ямар хуу байсан, ямар сэтгэгдэл мэдрэмж төрсөн бэ? Хүмүүсийн анхны хайр амар тийм хүмүүсийн ч гэж ер нь ингээд анхны хайр чинь гоё байдаг штэ. Миний ч гэсэн амар гоё байсан. Гэтэ гоё ганган хамаг гоё юм байсан. Гэтэ бас нэмэлтээр гэх юм бол миний анхны хайр амар тийм зэрлэг байсан гэх юм уу. Одоо ингээд нэг хүмүүсийн анхны хайр чинь ингээд нэг 10 жилдээ хөөрхөн гар гараа барьцаад тэгээ ингээд нэг хэсэг зур гоё байж байгаа, гоё үргэж байгаа салдаг штэ тий. Миний болохоор анхны хайр ингээд шууд амар гэр бүл чим шиг тийм шууд нөгөө нэг тийм хүчтэй интенс юм руугаа орсон байхгүй. Яг 17 таа байсан юм. 17-оос 18 хүртэл биш бас яг нэг жил биш нэг 10 сар ирсэн байхгүй. Тэгээ тэр 10 сарын хооронд ч бүр хамаг амьдрал өрнөөд би сургуулаасаа хөөгдөөд тэр сургуулаасаа хөөгдөөд хоёр гэрийн гэрийнхэн бит хоёрыг зөвшөөрөхөө болоод бит хоёр гэрээсээ зүхтаадгийн билүү гэж бодоод амар их юм болсон байхгүй юу? Яг юу хийсэн болоо сургуулаасаа өгдөөд гэрийнхэн зөвшөөрөхгүй болчих 10 сарын хугацаанд нөгөө өөр бусад амьдралаа хаяад зөвхөн хоёр биентэйгээ хамт байгаадсан байхгүй юу? Найзуудтайгаа уулзгаа болоод гэр орондоо үзэгдэхгүй болоод тэгснээ хичээлээ таслаад заахгүй хамгийн аимшигтай хүүхдүүдэд хичээлээ тасалж болохгүй шүү. Хичээлээ тасалж найз залуутайгаа уулзна гэдэг бол амьдралын чинь хамгийн буруу сонголт байх болно. Би тэрийг амар эрт хийцэндээ баяртай байдаа. Тэгээд угаасаа аргагүй шүү дээ 10 сарын турш ингээд бүх амьдралаа хаяад зөвхөн тэр хоёр биентэйгээ байгаад хар чинь ар гэрийнхэн найзууд хамаг хүмүүс болохгүй гэн шүү дээ. Тэгээд яг 10 сарын дараа бөө улаан болоод бүр үхэн барин дээрээ тулаад ер нь өсвөр наснд чи бас тэгэл амар сэтгэл хөдлөл амар их байдаг болохоор чи надаас салах юм бол ингээл миний амьдрал цаашаагаа юуч болохгүй одоо би ингээл үхлээч юм уу эсвэл амар юм болдог шүү дээ. Тийм хамаг юмнуудыг хамгийн ихнийх дээр үзсэн. Тэр нэг бодлын сайн нэг бодлын бас муу л байна. Би бол алинж үзээгүй юм биш үү? Чи 17 хүрээгүй авч. Нэг насл дутаад гэтэл за тэгвэл анхных нь салалтан ч гэсэн юм байсан тийм тэр чинь анхны салалт байхгүй тэгээд мэдээж аимшигтай хэцүү байсан тэгээд хүмүүс чинь нөгөө нэг орой болохоор уйлдаг штэ тий. Одоо ер нь тэгдэг штэ орой болохоор хүний нөгөө нэг даавар гормон илүү ихсээд тэгээд оройн цагаар илүү сэтгэл санаа хэцүү байдаг. Би оройн цагаар сэтгэл санаа хэцүү. Тэнгүүтээ өглөөс сэрээд дөнгөж өглөө ингээд нүдэн нээж сэрэнгүүтэл бас уйлдаг байсан. Тийм амар хэцүүдээ биш зүгээр тэр чинь нөгөө тухайн үед өөр юу ч мэдрээгүй байсан зүрхэн дээр ингээд тийм салалт ороод ирэнгүүт тэр чинь бүр ингээд зурагдаж байгаа юм чинь тэгээд өглөөс ирсэн ч уйлал оройс ирсэн ч уйлал амар тэгдэг байсан. Тэгээд нэрээ тэр хооронд манай найз охтууд ингээд бид нар чамааг ингээл амар юм юу одоо хөгшин болчлоо гэж бодсон шүү дээ. Би тэр хооронд 10 сарын дотор амар хөгшөрсөн байгаа байхгүй юу? Ингээд мэдгүй хувцлалт нүүр зүс царай ингээд сэтгэл санааны байдал угаасаа нөлөөлнө шүү дээ. Тэгээд манай найз охтууд 17 таа бид нар чамааг ингээл хөгшөрчлөө гэж бодсон хулаа гэсэн чи ашгүй минь үгүй байсан байна гэдэгс. Тэгээд салалт бол амар юм байлээ гэдгийг тэр үед мэдсэн. Тэр үед анхны удаа мэдсэн. Тэрнээс хойшоо зөндөл амар юм болсон л доо. Нэг зүйл сая анзаарлаа. Үерхэд хөгшөрчтэй байж тээ. Тий шүү дээ. Хүмүүс тэгж боддсон юм шүү дээ. Үерхээр чамайг хөгшөрчлөө гэж бодсон гинэ. Тэгэхээр одоо 10 сарын хугацаанд хөгшөрсөн. Одоо энэ амар гоё факт амар гоё. Салчхаараа буцаа залуучдаг гинэ. Манай үерхэд хөгшрөнд салаад залууч нь бод. Окей. Хэцүү үерхүүл тех байхгүй юу? Сайхан үерхүүл төр чинь жоохон залуухан ойлгож байгаа тийм зүгээр хөөрхөн жок. Тийм. Inside joke. Би зөвлөгөө өгөх гэж байгаа юу? Амьдралаа ярьж байгаа юу? Аль нэг л хийчихгүй. Тэр нь аль хүснээ л зөвлөгөө гэх юм бол өмнөх дараагийн салалтууд дээр бол би тэрийг хэрэгжүүлсэн. Зүгээр өөрийгөө завгүй байлгаад хичээлээ хийгээд ажиллаа хийгээд амар төвлөрөөд өөрийгөө завгүй болгочингууд өөрөө ирэхгүй цаанаасаа ингээд цаг хугацааны аясаар идэрнэ. Би бол хамгийн анхны салтан дээрээ ингээд бүр ингээд өгөх гэсэн болохоор тэр үед өөр хүн гарч ирж тайвшруулж байсан. Гэтэ бас адилхан л үйлчлэлт юм бэл. Нэгт өөрийгөө завгүй байлаг, хоёрт
Үгүй хоёр дахь ер нь бали хоёр дахь ер нь хасаа. Тэр чинь ер нь айгу муу. Зүгээр завгүй. Тийм зүгээр завгүй. Ер нь өөр хүнийг Гэтэ муу мөртлөө ер нь муу мөртлөө үр дүн нь айгу. Тэгэхээр тэр чинь нөгөө хүнийгээ бас шархлуулад дуусна л та. Чин сэтгэлээсээ тэр хүнд дурлаагүй зүгээр л тэгж сэтгэл санаагаа завгүй байлгах гэж ашиглаж байгаа юм чинь нөгөө хүнийхээ сэтгэлийг бас дараа нь шархлуулад дуусна шүү дээ. Тий. Тэр дундаа амар хаалаад байгаа гэж. За. За тэр дундаа сайн болчихно юм. Тэгвэл сайхан л үсттэй. Тэгвэл сайхан тий. Тийм юмнууд олон байгаасэ. За тэгээд ер нь манай өсвөрийнхэн чинь айгу олон үерхчлээ юм уу? Эсвэл би одоо энэ үерхлээс ингэж салах юм бол дараа нь дахиад үерчих юм бас хүмүүс намайг юу гэж хэлэх бол эсвэл энэ одоо ямар сонио охин бэ? Ямар олон үерхтийн ч юм уу? Тэгж бодох болов? Хүмүүс намайг шүүмжлэх болов гэж амар боддог. Тэрэн дээр ер нь яг яавал зүгээр хүмүүсийн шүүмжлэлд автаад одоо байгаа л хэвтэй юм уу? Ер нь тэр бодлуудыг яаж цэцлэх вэ? That's bullshit. Тийм. Тэгж ярин заяа. Угаасаа тэгж ярдیں۔ Пах тэрнтэй өрчихсэн шүү дээ. Одоо тэрнтэй өрчих байгаа юм байл л шүү дээ гэж ярина. Гэхдээ тэр хамаагүй байхгүй юу? Яагаад хамаагүй вэ гэхлээр одоо ингээд 17-оос 10 за хэд ч үгүй өсвөр наснда бид нар чи яг ингэж нөө өөрийгөө олох гэж хичээж байгаа шүү дээ. Хулан гэж хийн би юу хүсэж юм, би юу мөрөөддөг юм, би яг энэ амьдралаас одоо те юу хийх юм, ямар хүнтэй хамт байх юм, ямар хүнтэй хамт байвал би аз жаргалтай, ямар хүнтэй гонигтай байх юм гэдгийг олж мэдэх гэж хичээж байгаа шүү дээ, те. Тэр үеэр өөрийгөө олохоос гадна бас өөрөө би ямар хүнтэй байж ижиж яг ингэж гоё power couple болох юм бэ? Ямар хүнтэй хамт байж ижиж илүү нөө бүрэн гүйцэд аз жаргалтай байх юм гэдгийг олж мэдэх хэрэгтэй байхгүй юу? Тэрнээс биш зүгээр одоо нэг сэтгэл хөдлөсөн ганц хоёр үерхлээр бид нэр ингээ хайр дурлалыг тодорхойлчих юм бол тэр чинь яг хайр дурлал биш. Ингээд Тэ хүнийг таньж мэдэх хэрэгтэй, болзох хэрэгтэй, үерхэж үзэх хэрэгтэй. Аль болох одоо нөгөө гэрлэх насанд хүрээгүй байгаад дээрээ одоо ингээд гэрлэх насанд хүрээгүй байгаа дээрээ яг ингээд нэг өөр төрлийн хүмүүстэй уулзаж үзээд тэр чинь заавал тэгээд бүр амар ингээд дотны харилцаанд ор гэсэн үг биш шүү дээ. Уулзаж үз, ярилцаж үз. Тэгээд би ийм хүн ийм байд юм байна. Ийм хүнтэй байвал би аз жаргалтай байх юм байна, аз жаргалгүй байх юм байна гэдгийг мэддэг байхгүй юу? Ер нь хүмүүс амар их одоо өсвөр наснд бол энэ тухай хийж бодохгүй л те. Ингээд нөө салалт их байна, гэрлэлт их байна, ганц би ээж аауд их байна гэж байгаа. Тэр чинь яаж юм гэхэлэр ямар хүнтэй илүү тохиромжтой вэ гэдгээ мдээгүй байж байгаа л анхны үерхэл дээр анхны хайр дээрээ суудсан байгаа байхгүй юу? Тухайн үед тэр чинь аюу гоё аз жаргалтай байсан уу байсан? Өсвөр наснд гоё байсан. Яг насан туршид ирсэн чинь нөгөөдөг чинь яг тохиромжтой хос биш болоод салаад байгаа байхгүй юу? Тийм учраас өсвөр насн дээрээ байхдаа хүмүүстэй үерхэж аваа. Тэр хин юу гэж хэлэх нь хин хамаатай юм. Намайг ч гэсэн тэгж хэлдэг л байсан тэгэл. Би энэ зүйлийг дагаж шийдсэн. Дагаж шийдлээ. Гэтэ тэгэл тэр чинь нэг амар бодлогогүй найзууд дунд нь үерхдэг ч юм уу. Заваа юм бол хийж болохгүй шүү дээ. Заваа юм бол байж болохгүй шүү. За ингээд дараагийн видео хүртэл баяртай. Хэрвээ та бүхэн Яда цэгийн сайтын YouTube утсан subscribe хийгээг бас subscribe-ын дараад хажуудлын хонхыг дарах юм бол та бүхэн шинэ видео болгонд notification очих болно. 안옥시 생명의 불씨를 다시 지필요한데 네가 뭔데 맘대로 정리해 지금 내 의식은 멀쩡해 상상도 못하겠지 채사 그러니까